Мэцгаана. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ маш хялбар аргаар гэртээ зохиомж зурх арга сурах болно. За энэ маань болохоор би түрүү нөгөө саарл өнгөөр ингээд хоостой бүхэлдэнд бүрдсэн байгаа. Шууд эхлэхдээ ингээд саарлаараа бүрийг эхэлчих юм бол бид нарт хялбар авах болно. За энэ саарл дээрээ бүгдээрээ за энэ миний яриасан саарл өнгөө цагаан өнгө мөн баг зэргийн цэлэр өнгө олж өнгөлөг болгоцгоё. За иймэрхүү байдлаар бүгдээрээ эффект үүсгэж өгцгоё. За одоо ингээд янз бүрийн ингэж одоо нөгөө палетер дээр байгаа өнгөөрөө эффект үүсгэцгээе. Ингээд ширвээд явцгаая. За гэхдээ дээрээсээ ингэж юм цайвар яж байгаа доошоо бараан болж байгаа гоор хэвэл зүгээр. За юм том багсаар бол гоё яагаад. За одоо ингээд ийм гоё эффект үүсгэсэн юм чинь бүгдээрээ хар зураг гаргана. За энэ давтлын цагаан дээрээ цайварсан ихээр энэ улбар шар дуртай өнгөөрөө гэж гоё эффект үүсгээрэй. За одоо бүгдээрээ нарийн бэрээ бариад цааснаа дурлаа. Өчир зурнаа. За уснаа сайн дурж ингэж нөгөө хар өнгөө шингэлэхгүй бол ингээд зураад явахгүй байгаа шүү. За өчирний маань хөдөлгөөн. За ингээм өчир маань яг гоё үзүр өдлөөгээ нарийн. Тэгээд углуугаа бүдүүн болж ирж байгаа. Ингээм өчрөө аль болох олон салбарлуулаад сонирхолтой хөдөлгөөн үүсгэцгээе. За одоо ингээм өчрүүдээ хангалттай гэж үзэж ивэл бүгдээрээ өчр дээрээ суусан шууд азурцгаая. За энэ хэсэг маань ингээд яг уулзалт хэсэг маань баг зэргийн нарийн харагдаад байна. За шууд зурхад маш амархан байгаа. Гэт хоёр толгой.
ингээд бяцхан шууд маань боллоо. За мөчрүүдээ хөшөө хэд салбарлуулаад өгье. За одоо яг мөчр салбарлуулсан хэсгүүдээ зэргийн гэж бүдүүн болгож өгөхгүй бол салгаад харагдана шүү. За ерөнхийдөө мөчөр ингээд бүх гол юмаа зурсан. Одоо бүгдээрээ мөчрөөс дээрээ цэцгсээ зурцгаая. За ингэхдээ одоо энэ саарал өнгө, хар өнгө тэгээд мөн алтлаг өнгө хоорондоо маш гоё цогцдог. Бүгдээрээ алтан боронзоо хацгаая. Бүгдээрээ мастикинаараа хялбар цэцэг зурцгаая. Ингээд ялуулах юм гоё гоо өгөхтэй байвал харагдана. За энэ заавал мастикын гэхгүйгээр мөн биеэр хийж болно. За одоо үлдсэнийг нь болохоор бүгдээрээ бирээрээ хийгээд тэгээд ер нь яг ингээд бүтэнгийн чийж болно эсвэл яг ингэж хослол байдлаар хийх юм бол зарим нь яг наашаа болтой, зарим нь цаан байгаа гэдэг их гоё болдог. За бирээрээ бол ингээд юм бодлоо бичлээ. За тийм агаад ингээд цэцгнүүдээ гой тоолгоод хийхээр бодтой юм шиг маш үзэсгэлэнтэй гоё болно. За home decor-уудын маань гол онцлог болохоор одоо бидний гэрийн интерьерт зохимжтой. Тэгээд зурхад бас тэгтлээ хүндрэлгүй зурхад байдаг. Тэгээд энийг заавал артлын саарал гэлтгүүгээр дуртай өнгөөрөө цогцоод зураад тэгээд шуурм өчрөө бол зурхааны сурцсан юм чинь дуртайгаараа home decor хийцгээрээ. Мөн энийг ингээд хоёр салгаад ингээ маш урт мөчөр ингээ цэцэг нь улам том дэлбэсэн цурал зураг байвал бас гоё болно.
Хэлний манай цэцлэг үгээ гой товгроор ахдаг болохоор За бод цэнүүдээ улам гоё өнгөлөг ямар бол хантвал бүгдээрээ цэцгийнхаа голуудыг нь цагаан өнгөөр хийцгээе. За бүгдээрээ гэртээ ингээд маш хялбар аргаар зугаатаагаар гэрээ чимэглэх зураг зурцгаарай. Баяртай.